Яг сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд зориулж миний ярих кино бол судалтай, хувцастай, хүүхэмээх маш сонирхолтой нэгэн кино байна. За бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Бруно хэмээх нэгэн жаал хүү ээж аавтайгаа мөн Гретел хэмээх эгчийн хамтаар Берлинд амьдран сууна. Бруно гадаа найзуудтайгаа хамт эргэн тойрнооч анзаарах завгүй тоглож байх хойгуур тэрний эцэг их хоёр маш чухал зочдыг хүлээн авахар ширээ засч байдаг. Бруногийн эцэг Ральф тушаал дэвшиж байгаа бөгөөд үүнээс болоод манай баатрын гэр бүл хотоос нүүх хэрэгтэй болно. Бяцхан жаал хүү гэртээ гүйсээр орж ирэхэд тэрний эгч аль хэдийн энэ талаар мэдчихсэн гэр бүлээрээ манай жижигхэн залууд зочирдум нэгэн мэдээг дуулах гээд байж байдаг. Өнөөхөн сонсон даруйдаал дургүйцэж найз нөхөд дасал болсон гэр орноо орхимооргүй байгаа гэдэг боловч Бруногийн аав цэргийн хүн тэгээ дээрээс нь дайны цагт өгсөн тушаалыг үг дуугүй биелүүлэх ном журамтай болохоор тэр юу ч хийж чаддаггүй. Орой болоход тэдний гэрт маш олон тооны цэргийн хүмүүс сугларсан байна. Ральф зочны өрөөндөө ороход тэрний ээж аав нь угтаж авдаг. Ээж нь түүнийг аав шиг тушаал дэвшүүлсэнд үнэхээр дургүй байгаагаа илэрхийлэхэд Ральф жаахан дургүйсэн нацист үзэл санааны эсрэг бодолтой байгаа энд ярих шаардлагагүй. Манай гэр бүлийг бүхлээр нь шийдэгч гэж магадгүй шүү дээ хэмээн хэлнэ. Ингээд бүх ачаа баргаа багсны дараа Бруно хайртай найзуудаа баяртай гэж хэлээд төрсөн гэрэн орхидог. Тэднийг ой дунд байрлах хачирхалтай нэгэн орд харш маягийн байшинд хүргэж өгнө. Байшингийн гадуур маш өндөр хашаатай, нохоотой цэргүүд гаднаас нь хамгаалж байдаг. Брунод энэ бүхэн таалагдахгүй байгаа ч манай хүн тасан зохицгоо амладаг. Тэрний өрөөний цонх ой модын зүгт харсан байдаг. Нэлээд олгүй манай жаалхуу хэдэн тооны барилга байгууламжууд байгааг олж мэдээ тэнд малын ферм ногоон тал байдаг юм байлгүй дээ хэмээн бодно. Гэхдээ тэнд байгаа хүмүүс яагаад судалтай унтлагын хувцас өмсчихсэн байгааг бодоод олддоггүй. Бруно тэнд байгаа хүмүүсийн талаар илүү ихийг олж мэдхийн тулд ээжээсээ асуудаг. Эмэгтэй эхлээд хүүгийнхээ юу яриад байгааг сайн ойлгодоггүйш өөрөө тэрний өрөөний цонхоор харсныхаа дараачаар тэнд аюултай хүмүүс байна. Тэдэн дээр битгий очоорой хэмээн хэлнэ. Тэгсэн ч гэсэн Бруно тэр хашаан дотор хүүхдүүд байгааг анзаарсан учраас тэндээс найзтай болохыг хүсдэг. Энэхүү гэрийн хорионоос болоо манай жаал хөө өдөржингөө гэртээ ганцаараа сууж байшингийнхаа арын хэсэг рүү хүртэл очих хэрэггүй. Өрөөндөө өөртөө даам тоглож хашаанда дэмийл онгоц болонгүй. Өдрийн хоолны цаг болоход Ральф хүүхдүүдтэй хандаж та нар одоо сургуульд явах шаардлагагүй болсон. Би та нарт гэрийн багш олсон гэж хэлдэг. Бруно өмнө нь хизээж гэрээрээ хичээл заалгаж байгаагүй болохоор энэ бүхэн түнд сонирхолтой санагдаад явчихна. Өдрийн хоолны дараа тэр модны дор хэвдэж байгаа дээр нь харагдах том өчрнөөс савлуур хийж тоглол болохоор юм байна гэдэг санааг бодож алдаг. Тэгэд аавынхаа жолооч дэслэгч Кетлер дээр нэг дугуй өгөөч хэмээн гуйхаар очив. 12 настай Бруногоо ихч аавынхаа жолоочод аль хэдийнэ сэтгэл алдарчихсан байна. Кетлер Павло хэмээх тэдний гэрийн хоолыг хийж гадаах талбайг цэвэрлэж бусад бохир ажлуудыг гардан гүйцэтгэдэг нэгэн еврей өвгнийг дуудаад хүүд нэг дугуй өгчхөө хэмээн тушаад. Дэслэгчийн Павлотой харьцаж байгаа өнгө аяс Бруногийн дотрийг сэртийлгэн. Павло хүүд хүсэж байгаа зүйлийг нь өгч дүүжин даажинг нь бэлэн болгоно. Савлууртай тоглож байх үедээ жаал хүү фермийн зүгээс утаа гарч байгааг ажиглаад юу юм бол доо хэмээн босч харах гэж байгаад газар тунаж өвдгөөн гимтэж ихтэй. Павлош тэр дорн Брунод туслахаар ирж гэрт нь оруулна. Тэгээ шархыг нь боод цэвэрлэх зууртаан жаал хүүтэй бяцхан яриа өрнүүлдэг. Павло өмнө нь эмчийн мэрэгжилтэй өөрийн гисэн гэр оронтой байсан талаар андуурсан. Тэгтэл Бруно тэрний яриад байгаа зүйлийг ойлгож ядан та тэгээд яагаад энд өдөржингөө төмс арилгадаг ажлаар наад ажлаа сольчихсон юм бэ хэмээн асуудаг. Хүүд нь еврей үгэн тусалсныг мэдсэн тэрний ээж өөрийгөө хүчлэн байж тэрэнд талархснаа илэрхийлнэ. Хэсэг хугацааны дараа манай хүүхдүүдэд хичээл заах гэрийн багш хурж ирдэг. Бруно Гретел хоёртой тэр хэсэг ярилцсны дараагаар Бруног зөвхөн адал явдал зохиол уншдгийг нь мэдээд тэрэнд багшийн хуваар нацист суртал ухуулгын шин түүхийн номыг биелэглэнэ. Нацист офицерын хүүхдүүд өөрсөндөө тохирсон дээд зэргийн боловсрал хүртэх хэрэгтэй. Багш нь ч гэсэн үүний тулдал тэдний гэрт байгаа юмсан ч. Гэвч Брунод иймэрхүү зүйлс нэг сонирн биш бай. Тэр байшингийнхаа арын хаалга онгорхой байгааг ажиглаад тэрүүгээр гадагшаа гарахаар шийддэг. Сарвчны жижиг цонхоор шургаж гараад ой дундуур гүйсээр урсгал ус гатлан нэгэн торон хашааны дэргэд тэр ирдэг. Хашааны цаад талд судалтай хувцастай цээжин дээр номер хадсан нэгэн хүү сууж байгаа нь харагдана. Хүүхдүүд ядах өмгийн хоорондоо танилцдаг. Бруногийн шин танилыг шмүүл хийх бөгөөд манай жаал амьдардаг газрын талаар түүнээс сонирхон асуувал шмүүл хэдийгээр энд амьдардаг ч гэсэн энэ газрын талаар тийм ч ихийг мэдэхгүй хэмээн хариулна. Тэр эндээс гарч болохгүйгээ сайн мэдэж байгаа.
Тэгээд бас нэх их хоол өгөхгүй байж байнга л ажил хийлгүүлдэг талаар нь дурддаг. Шмүл заримдаа хүнд ажлаас болон байнга зандарч захирч байдаг зэргүүдээс угтаахын тулд хашааны энэ болон дээрээ жаахан амардаг юмсан ч. Тэр дутлагыг шүгэл дуурснаар шмүл буцах хэрэгтэй болж бүх хоригдлуудыг казарм руу оруулдаг. Бруно гэртээ ирсэн даруйдаа шинхэн танилаа дайлахыг хүсч шоколад хулгайлна. Тэрнийг өчигдрийн газартаа дахин ирэхэд шмүл энэ удаад ирдэггүй. Уйдсандаа жаалхүү торон хашаа руу гартаа таарсан болгоно авч идэж байгаа тухайн торыг тоогтой гэдгийг нь олж мэддэг. Бруно үүнийг фермээс мал зогтаалахгүй тулд захилгаанжуулсан юм байх та хэмээн гайхаад өнгөрөв. Манай жаалхууд ярьж зааж байгаа багшийнхан суртал ухуулга нэг их нөлөөлдөггүй боловч Гретел энэ бүхнийг зүгээрснэг сонсолгүй зүрхэндээ маш ойроор хүлээж авсан байдаг. Тэр өөрийнхөө хүүхэлдээнүүдийг өрөөнөөсөө гарган хайж оронд нь хайртай фюрерийн зургаар мөн нацист урайл лоозонгуудаар ханаан жимж эхэлнэ. Манай жаалын ээж хот руу гарах тэр мөчөд Бруно энэ мөчийг алдалгүй ашиглаж дахиад л шмүүл дээр хурж ирдэг. Тэгээд утаа гарахаар л өмхийн үнэртэд байдаг урт яндангийн талаар лавлан асуухад шмүүл хариуд нь хуучин хувцснууд шатаагаад байдаг байхаа хэмээн хэлнэ. Ральф шинэ албан тушаал томилогдсноос болоод ээжтэйг маш муу харилцаатай болдогч эцэг нь түүнийг тууштай дэмжиж урамшуулсаар тэднийд бүр эрэх тоолондоо инээмсэглэл нүүрэндээ тодруулдаг. Өөний ардуур гэрийн багш нь Брунод еврей хүмүүс бол жинхэнэ гайгаа юм шиг. Нэмцчүүд бид бусдын сайн сайхны төлөө л одоо ийхүү тэмцэж байгаа шүү дээ хэмээн тайлбарлав. Бруно энэ бүхэнд нэг их итгэдэггүй ч том хүн хэлжил байгаа болохоор үнний ортой зүйл юм байлгүй дээ гэд мартчихдаг. Тэр дахиад л шмүүлийг хооллохын тулд гэрээсээ хулгай хийн. Тэгээд бөмбөгөөж гисэн аваад найз дээр нь очдог боловч шмүл хурдхан бөмбөгийг нь буцааж өгөөд хамгаалагч нар харчих байхаа би яагаад байна гэж хэлдэг. Ральфын эхнэр хотоос гэртээ эргэж ирж яваад өнөөх яндангаас гарч байгаа өмхийн үнрийг жолоочосон асуу. Тэгтэл Кетлер санаа зовж байгаа ч юм байхгүй. Тэр дотор хоригдлуудыг амьдаар нь шатааж байгаа. Ойр байх тусмаа л үнэр нь илүү их хүчтэй байдаг юм а хэмээн хэлээд хайчихдаг. Галзууртлаа уурсан хүүхэн нөхөр дээрээ хурч ирэхэд өнөөх нь энэ бол маш нууц ажиллагаа. Энэ тухай хинч мэдэж болохгүй гэж хариулна. Элса тэрэнд Кетлерээс энэ бүхнийг дуулсан гэдгээ хэлдэг. Ральфын эцэг хүүгэндээ зочлоход хүндтгэлийн зог тэд бэлдэж дислэгч Кетлерийг ч гэсэн ширээндээ өрсөн байна. Харилцан ярианы явцад дислэгчийн дан эхлэхэд улс орныхоо удирдагч нартай санал нийлээгүй улмаас эх орноосоо уран зугтаасан болоод явчихдаг. Залууч энэ тухай олж мэдсэн даруйдаа цэргийн карьер нь энд хүрээд өндөрлөж байгаагаан ойлгосон гэдэг. Энэ бүхнийг дурсах тоолондоо уур нь маш ихээр хүрдэг Кетлер энэ удаад ч гэсэн биеэ барьж дийлэлгүй өөрийнх нь дарсыг санамсаргүй асгачихсан Павлод ууран гаргахаар хажуугийн өрөөрөө тэрнийг чирээд орно. Энэ явдлын дараачаас тэр гэрт Павлог хинж дахиж хараагүй гэдэг. Хүнд хэцүү зүйлийг хоёр нүдэрээ харсан Бруно маш ихээр уйлж эхлэхэд Гретел дүүгэн тайвшруулан еврей хүмүүс бол гай зовлон тэднийг устгах хэрэгтэй байдаг юм а хэмээн тайлбарлана. Тэгсэн ч гэсэн хүү дотроо эсэргүүцэр байх бөгөөд тэрний мэддэг еврей хүмүүс огтхонч муу хүмүүстэй адилхан харагдаагүй учраас тэр байх. Ральфын гэрт дахиад л хүндтэй зочид ирэх болсон болохоор дахиад л тэдний гэрийнхэн хүндэтгэлийн арга хэмжээнд бэлтгэж эхэлдэг. Болор хундагнуудыг цэвэрлүүлэхээр шмүүлийг тэдний гэрт авчирхад Бруно найзтайгаа хууч хөөрч байгаа тэрнийг хэсэг амттангаар дайлна. Кетлер тэдний байгаа өрөөнд орж ирээд шмүүлийг бичээ нэж байгааг анзааран тэрнийг шууд л хулгайд сэрдэж эхэлдэг. Хөөрхий хүүч айсандаа тэр дорно Бруно бит хоёр найзууд тэр надад өгсөн юм а хэмээн хэлнэ. Галзуурхаас наагур байгаа Кетлер нүдэ бүлтийлгсээр Бруногоос энэ талаар асуухад өнөөхөн ч гэсэн айсандаа би наадахыг чинь танихгүй гэд хариулчихдаг. Дэслэгч хулгай хийсэн жаалхууд маш чанга шийтгэл оногдуулахаа мэдэгдээд өрөөнөөс гарна. Бруно өөрийнхөө хийсэн буруу үйлдэлтийг гэмшиж найзынхаа араас удаан хугацаанд санаа зовж эхэлдэгч аавынхаа хүндэт зочдон үзүүлж байгаа баримтат киног үзээд сэтгэл нь багч хийсэн тайвширдаг. Тухайн кинонд шмүүлийн амьдардаг лагерыг сайн талаас нь үзүүлж бүх еврейчүүд аз жаргалтай харагдана. Тэдэнд амар хангалттай хугацаа олгож номын сан оруулж хоол хүмсээр дутаахгүй байна. Хөөгтөөд хөгжилтөнд тоглоцоож тэдний царайнаас баяр баясгал цацран байна. Энэ үед Бруно дэг журам сахиулж еврейчүүдийг аюулгүй байлгаж байгаа аавараа бахархдаг. Хэд хоногийн дараа Дэслэгч Кетлерийг аавыгаа барьж өгөөгүй гэд фронт руу илгээчихнэ. Үүний дараа Гретлийн хувьд гэрэн шорон болон хувирч ямар ч аз жаргалгүй нэгэн болчихдог. Бруно найзыгаа харахын тулд өнөөх хашаа руугаан дахин гүйж очисоор л байна. Айсандаа худлаа хийснээ тайлбарлаж найзаасаа уучлал гуйхыг тэр хүсдэг. Иймэрхүү маягаар хэд хоног өнгөрсний дараагаар шмүүл тэрний урд гарч ирнэ. Нүүрний шарх нь бүрэн эдгэрчиж амжаагүй байгаа бяцхан жаал Бруногийн шалтгааныг сонсоод л тэр дорон уучлж
хандчихна. Энэ өдрийн орой Ральфын чихэнд тэрний ээж өөд болсон талаар таагүй мэдээ хүргэгдэн ирдэг. Хэдийгээр ээж нь нацист дэглэмийн эсрэг үзэл бодолтой байсан ч улсын удирдагч хайртай ээжийнх нь оршуулгын ёслол зориулж баглаа цэцэг гашуудлын үгсийн хамтаар илгээсэн байна. Энэ явдал Эзагийн тэсвэр төвчээрийг хязгаартан тулгаж нөхөртөөгөө хэрэлдэх үд хаалгыг нь нээж өгдөг. Удаан маргалцсны эцэстээд хүүхдүүдийн авга эгчдэр нь байлгахаар тохиролцоонд хүрнэ. Гретлийн хувьд гэвэл энэ газраас явахдаа үнэхээр их баяртай байгаа харагдах бол Бруно тарин эсэргээрээ найзаасаа холтмооргүй санагдаад явчихна. Тэгсэн ч гэсэн тэрний дуртай байна уу, дургүй байна уу гэдгийг хэн ч асууж авч хэлцэхгүй. Маажаалхуу эндээс явах гэж байгаа талаараа найздаа дуулахаар яарангүй. Аашмал харин өөртөө тулгараад байгаа асуудлаач бас түүнд хэлдэг. Тэрний эцэг хаашаа ч юм бэ алга болчихсон байна. Бруно энэ мэдгийг дуулаад найздаа туслахаа амлаж торон хашааны доогуур нүх ухаж гаргаад даагрын хашаа орноо гэсэн санааг гаргадаг. Аашмал харин тэрнийг хиндэж анзаарагдуулахгүй тулд судалтай хувцас олоод байж баяа гэд салцгаад. Гэрээсээ явх өдрөө Бруно найздаа зориулж жаахан идэх юм бэлтгээд гэрийнхээ хурцыг аваад гардаг. Ингэж байхдаа тэр замдаа далхаан унгаачихна. Газар ухаж нүх гаргаад Бруно хувцаан солиж өмснө. Дотогшоо ороод тэр өнөөх баримтат кинон дээр гараад байсан зүйлс өмнөөс хол зөрүүтэй байсан юм байна гэдгийг ойлгож эхэлдэг. Хоёр найз Шмүлийн аавыг хаанаас хайгаад олдоггүй учраас казарм дотор хайж үзэхээр шийднэ. Тэгтэл гэнэт тэр дотор цэргүүд орж ирээд тэнд байсан бүх хүмүүсийг өөр байгууламж руу аваад явдаг. Мэдээж манай хоёр ч гэсэн тэр дунд нь байж таарна. Элза энэ үеэр харин аль хэдийнэ хүүхэн хаасайгүй хайгаад эхэлсэн байдаг. Гретел тэр хоёр Бруногийн байн гарч явдаг сарвчанд очоод өнөөх бэлтгэсэн хажиртай даалгыг нь олоод харчихдаг. Элза хүүгэн гэрээсээ явчихсан гэж мэдээд нөхөртөө хэлнэ. Нөхөр нь цэргүүд явуулж, цэргүүдж өнөөх хаалгыг хурдхан эвдэж тэрний гаргасан мөрөөр дагаж эхэлдэг. Даагрын торон хашааны дэрэгдээс тэд Бруногийн хувцас мөн тэрний угсан нөхийг олж харна. Энэ үеэр манай хоёр жаалыг аль хэдийнэ бусад хоригдлуудын хамтаар харанхуй өрөөнд оруулж хувцсыг нь тайчулсан байна. Ингэхдээ тэд та нарыг усанд оруулах гэж байна хэмээн тайлбарладаг. Зай багтай жижигхэн өрөөний дээрээс үл мэдэгдэх нунтаг асгаж байгаад цэргүүд өрөөний бүх гарцыг гаднаас нь төгсчихнэ. Ральф өөрийнхөө хүүгийн хаана байгааг хэтэрхий оройтож ухаардаг. Тэрнийг шатаах зуухны дэргэд ирэх тэр мөчөд дотор нь байсан амьд биетүүд бүгдээрээ үнс нурам болчихсон байна. За энэ түрээд энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк, дарж, subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай. Мохот осчоос надад яг тэг санагдсан.